Бельгийн Hindrabi Lighten брендийн загвар зохион бүтээгч Alain Gillies-ийн Half and Half унждаг гэрэл нь өөр хоорондын ялгаатай байдлыг үл харгалзан зохистой хөлбөрийг бий болгож өдөр шөнийн хооронд ямар ч цаг үед хэрэглэхэд тохиромжтой байхаар бүтээжээ. Тэр дундаа гэрэлтэг хэрэгсэлт уг шийдлийг шингэн гаргаснараа онцлог юм. Загвар зохион бүтээгчийн гол санаа нь амьгүй биет зүйлийг амьтаа мэт харагдуулж гэрэл асаагүй үед ч тухайн орон зайд гэрэл сүдрээр тоглож буй мэт байдлыг гаргахыг зоржээ. Өдөр шөнийн адилаар энэхүү гэрэл нь хоёр хэсэгт хуваагдана. Гэрлийн доод хэсэг нь нилээд сонгодог загвартайгаас гадна тал гэрлийн чийдэн мэт хэлбэр бүхий опалын гэрэл нь шаардлагатай үед асан ам орж тухайн орчинд зөөлөн таатай ур амьсгалыг бий болгодог. Харин дээд хэсгийг керамикаар бүтээжээ. Хөндлөн хэлбэр бүхий онцгой шийдлэр хийсэн уг гэрэл нь өдөр нарны гэрэлд өөрийн гэсэн өвөрмөц тусгалыг бий болгодог. Өдрийн цагаар гэрлийн тусгал нь нарны чиглэлтэд зэрэгцэн өөрийн сүүдрээ даган өөрчилж өдөрт 4 улирал солигдож буй мэт хувьсдаг байна. Чийдэн нь хоёр өөр төрлөөр асдаг тул тусгал нь хувьсаж яг л half and half нэршилтэй тохирох бөгөөд хэлбэр нь хоёр хэсэгт хуваагдана. Хэдий өөр хоорондоо зохицохооргүй мэт материалуудыг ашигласан ч эцсийн дүндээ гайхалтай зохицлыг бүтээжээ. Халуун дулаан ур амьсгалыг бүрдүүлэх гэрлийн чийдэнгийн хэлбэрийг бараг сийлж уралсан гэмээр хатуу керамик хэсэгтээ эсрэгцүүлсэн байна. Гэрлийн чийдэн хоёр өөр хэмжээтэй. Дангаар нь эсвэл олон чийдэнг ялгаатай өндөр түлгэж үүл мэт байршуулснаар орчин үеийн гэрлийн бүрхүүл бий болгох боломжтой. Гэрэлтүүлэг энгийн бөгөөд онцгой өвөрмөц шин чанарыг давхар агуулж болохыг уг брендийн бүтээгдэхүүнээс харж болно.